2 зүрх, 1 тэмүүлэл бариандод хүний 21,000 буюу 42,000 төгрөгөөр ганцаараа биш гэр бүлээрээ өрсөлдөж байгаагаараа онцлогоо. Оо юу болоод байгаа юм бэ? Яа сайн байна. За тэгээд Ямар. За ингээд 21,000 төгрөгөөр мөнгөний асуудал дээр нарийн үзэхгүй болохгүй шүү. 10 хоног амьдрах нь байна. Тийм ээ. Яа тэгээд 1 2 3 Мөнгөн дээр их нарийн үзэхгүй болохгүй. 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 нэг гэр бүл юм чинь тэгээд би санхугаа бариад 42,000 төгрөгөөр одоо 10 хоног амьдрах нь байна. Нэвтрүүлгийн оролцогч Дашхүүгийн Галбаяр. Бүрэн бор нүдтэй хөгжилтэй найруулагч жижигчин маань Бурхантай ч маазар гихүүгийг хэлэх дуртай. Номыг унших бас цуглуулах хоббитэй. Хоббиг сайн хийдэгч хамгаас дуртай нь сүши гэсэн шүү. Даанч 10 хоногийн турш 21,000 төгрөгөөр амьдрах хүчээр дуртай хоолноосоо төр халтхан дээ. Нэвтрүүлгийн оролцогч Төмрийн хулан. Ботхон бор нүдтэй жижигчин бүсгүй хулан сайхан бодол биелэлээ олдоо гэж байн дотроо хэлдэг гисэн. Гоёмттой хоолнд голоосоо дуртай тэрээр нуудуулах хоббитэй. Шоу нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан Галбаяр хулан хоёрынхоо гэр бүл амжилт хүсье. Урлагийн тэнгэр Янжинлаа бурхан үргэлж ивэж байх болтугай. Энэ шоуг үзэх айгуу дуртай. Угаасаа маш их дуртай. Тэгээд яаж 21,000 төгрөгөөр хүн хэрхэн зохицуулт хийж байгааг ингээд харахаар бас хаяж бас орж байгаа уран бүтээлчдээ харахаар бас өрөвддгийн хөрхий те. Өөртөө яг ингээд нүүр тулаад орно гэж бол бодож явсангүй. Тэгээд яач байхгүй орохоор болсон. Тэгээд дээрээс нь бүр гэрүүлэр орохоор болсон те. Зүтгээд ээжтэй те. Миний хувьд за ийм байгаа байхгүй юу. Би бас тэгж айгаад байгаа юм. Дэлгүүр оронгууд манай хүн чинь ер нь жоохон үний юм уу харахгүйгээр шууд сонголт хийчдэг тийм талтай. Тэгэхээр би бас нэг жоохон татуу те. Энэ дээр ингэж болохгүй, энийгээ жоохон болимолич гэдэг юм уу нэг тиймэрхүү жоохон санхүүгийн тал дээр нь хариуцаж явах байх. Гэхдээ мэдээж одоо манай гэр бүлээс одоо тий 5 охин бол одоо эв нэгдэл тэр үндэсний бахархал сүртэй. Ямар ирэх чөлөө амар юм яриад байхгүй. Зүгээр наргаа байла. Яг манай гэр бүлийн хувьд бол мэдээж шударгаар тий маш шударгаар сайхан өрсөлдөн л гэж бодож байна тий. Маш шударгаар сайхан өрсөлдөн гэж бодож байна. Тэгээ би бол гайхаад байна. Одоо яаж өрсөндөө гэж бодоол байна. Нэг юм сансрын нисгчийн хоол шиг нэг юм хоол гэдэг бол тий оошиг. Тэгчдэг бол хамаарлаа байна. Тэгээд одоо дөлгөөн төвшөө хоёрдоо бас тий бит хоёртоо өрсөлдсөнд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд төвшөө ахын дуу тэгээд юм нэгээр дуусахгүй шүү дээ тий. Заавал ингээд нэг тий юмны цаана гарах гэж ингээд нэг тийм зүтгээд яах вэ тий. Тэгж л хэлээ да тэгээд. Нэвтрүүлгийн оролцогч Даш Гэрлийн Төвшин Баяр. Гайхалтай гих үгийг байнга хэлдэг жүжигчин, найруулагч залуу сонирхолтой ямар ч спортод сонирхолгүй гэж шүү. Кино үзэж тоглоулах дуртай тэрээр толгой, гидс, чанж идэх дуртай. Нэвтрүүлгийн оролцогч Их Батын Дүлгүн. Хамтрагч гэдэг нь хоёулаа оролцоотой гэх үг шүү гэдгийг өөртөөч, өрөөлтч, үргэлж сануулдаг. Ботхон бор нүдэн бүсгүй Дүлгүн нягтлан сошиал медиа маркетингийн мэргэжилтэй. Бүжгийн спортод дуртай, бас эвлүүлэг хийх, ном унших, тавилгын дизайн судлах хоббитай. Уртай хоолнд солонгос хоол гэсэн. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан Төвшин Баяр Дүлгүнийхөө гэр бүл хайр инрэл аз жаргалаар дүүрэн байхыг эрөөж. Дөрвөн оролцогчийн 10 хоногт хамт байхыг үзэгч танаас хүсье. Дэжүүс нэг дэвчих нөө 21 биш 42 гэмт гайгүй. Гэхдээ нөө идэх хүнд нь хоёр шүү дээ. Надруу хайр. Тэр үгүйсээ турыг гэж бодож ирсэн байхгүй юу? Нэг хідэл бас торчих юм бол эрүүл мэндэд ч хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр бас айгүй зүгээрс нэгдэж байна. 1000 төгрөгөөр гуйрал 2500-аар Хүмүүс зүрх Хүмүүс 400 хэлээ. Хүмүүс 450-аар сонгон ямар үнэтэй гар вэ тий? 4500 дээр нэмэх нь 450. 4950.
4950 гэдэг чинь. Энэ 50 төгрөгийн тооцоо яагаад авах вэ? 4950 гэдэг чинь. Оо гайгүй. Хин 442 чинь 6 төгрөг өрцөн явчих. Хана байж. Энэ 50 төгрөг байхгүй байгаа юм. Сая энэ юунд сонгонд өгсөн шүү дээ. Биш ээ. Харин би эндээ бичсэн баггүй. Тэгээ энэ сонгоо авсан шүү дээ. Сарамс. Сонгийн чинь 450. Зүрх чинь 50 төгрөг татчихлаа. Бүр. Мянгыг өгсөн шүү дээ. 50-ыг өгөхгүйсэн юм шүү. Тэ. Нөгөө нэг хараа юу штэ төмсч 950 бидтэй. Тэгэнгүүт чинь 1000 төгрөг өгсөн байхгүй юу? Тэгэхээр чинь би 50-ыг өгөхгүй байхгүй юу? Сарамстайгаа нийлээд 1000 болж байгаа байхгүй нийт. Тэгээ яг 50 төгрөгийн тооцоо татаадсан яг энэ вэ. Тийм байна. Яг. Өстө яг алдах гэж. Тооцоо бодстой баярлалаа. Хоол үлдсэн үү үлдээгүй юу гэж энэ нэвтрүүлэг шалгуулахгүй хэдэн төгрөг үлдсэн бэ? Хэдэн төгрөгийн худалдаа аваад хийсэн бэ гэдгээр ялгч маань тодорхой учраас энэ хоол одоо нэгэн сонголт авахгүй. Бид ч нэг бүх юмаа төлөвлөсөн учраас энээс илүү гарах юм бол бариулна гэдэг л байна тий. За чи хайртай хэлээд тах уу? За авсан юмнуудаас за овёсоо 900. За 900. Байж байгаа. Нэмдэг нь Гурил 900, гомон 350, гомон 350, ногоог 500-аар авсан. ногоо 500, ясаа 1000 төгрөгөөр авсан. нэмдэг нь 1000. Ингээд одоо энэ удаа гиз дотор чинь 400 болсон байхгүй юу? 4050. За окей. За ингээд бүгдийг нэмчихэж 4050 болсон. Тэгээд доодоор нь бичээд тэмдэглээл яваад байна. Эхний худалдаа бол 5000 дотроо буюу 4050 болсон. Тэгээ одоо ингээд юм нэмж авах шаардлагагүй гэж бодож байна. Би энэ ч бол амаараа л хөдөлж байна. Маха шулаад цаашаа на шулуу гайч. Хэд төгрөгөөр юм аа? Тэр чинь нөгөө санхуг нөгөө манай нөгөө юу бадж байгаа учраас Манай төвшөөч найрсаг юм уу? Би ч бол Юм өгил. Манай энэ хоёр залууч ер нь хоёулаа хоол хийгээд явчих юм бэ дөө. Төвшөө хоолнд хоббитэй юу? тий ер нь бол хоол их дуртай шүү дээ. Манай хүн чинь хоолнд айгүй хоббитэй шүү дээ. Тэгээд би чинь бас хоол руу явангуут нь шууд Би ч бүр баярлаад галаахынхаа хоолыг амсах юм байна гэдэг. Гэтэ нэг нэгнийхээ хоолыг идэх юм бэл ч тий. Тий. Надад юмхнаар юм хийн гэдэг шиг л одоо яг энэ нөгөө юу яаж юм л да. Одоо энэ юу муу ч гэсэндээ. Гэтэ манай 25-ынхаа маань их сайн бэлдсэн байна оо. Энэ хараа хагарцсан байна шаа яана. Маа. Юу ингээд энэ байгаа юмараа л одоо ингээд Энэ бантан гуралтай шил явж байгаа дургу. Би тэглэж түүхэндээ төвшөөд бантын хийж үзээгүй шүү дээ. Тэгээ өөрөө л нэг бантангаа нэг маш шингэн бант хийхгүй. Зууралцсан халбан зогцсон байна. Шингийн юм уу тэгэхээр ч үлсэхгүй юу? Үсгүй шүү дээ. Тэгвэл чинь хагарч хол гэж яагаад хөлдөгч нас гаргачихсан гэж. банттай. Та хоёр нэг Өрсөлдөгч очоод дайлчихсан. 5-г өгнө үү? Нэг 5-г өгнө үү? Хараа гэл 5 өгнө үү? Хараа тэр нэг Зүрх амттай юм биш үү? Зүрх гэж мэддэхгүй байна. Зүгээр гоё мах. Хоёр өгч. Та байж харин тийм би тэр 5 гэх хэрэгтэй. 5 гэх. Зүгээс өгөөл дөө эхний өдөр штэ. Сүүлд бол амар хурцтай штэ. Нарийн болж эхэлсэн штэ. Тий, нарийн болж эхэлсэн штэ. Эхний өдөр учраас За. Хоёр байна гинэ. хоёрт өөртөө жүлдэх юм аа. үлдэн. Ингээ байхгүй харин ингээ дуусч байгаа байхгүй юу? Тэр хараа ингээд яг үнэндээ 3 байна шээ. Та хоёр юм гэсэн. За баярлалаа. За. За маш их. Булууны яста перцтэй харшвал. Тэгээд хоёр минь гамбартайгаа идээрээ соёотойгоо. Тэгээд топ хэлээд Юу юутэйгээ идээрээ. Зүгээр хоёр маань өнөөдөр өсөхгүй бол тэгээ болно доо гэдэг. Бага. Анхны хоол амттай. Анхны хоол амттай. За миний анхны хоолн дээр амар баяртай гараарай. За энэ манай төвшөө дэлгөө хоёрын хоол. Бисэн битээс билгсэн энэ манай банш. Тэрийн хийсэн хоол. Одоо гамбар шалгаж байна. Аа тэр хүрээ Саандаа. очоод өөхрийн мөрөг Саандаа. чадахгүй л хатаад. Заалж байгаа.
Сайн байна уу та? За манай улаан үнэ маань бохоод ирлаа л байж гин. За уучлаарай. За уучлаарай. Гар хутан байх зүгээр. Урт томстойгийн төвөг гарч ийна. Томс тэглээд уучлаарай мемийн өвдөх жоох үдэ. Өстө хөөрхөн эвлэгцэн. За сайхан сүү гарч ийна. Энэ сүүгээр нь сайхан сүйтэй цааш нь уучих. Хөөж гарч хэлдэг юм шүү дээ. Баярлаа. Энэ ямар мондөг удаа үнэ. Юус уушлахгүй төвшөхгүй салхачтай юм. Над чиг юм урт томстой. Олигтой цааш чадахгүй зовоод тах шиг байна. Ингэт юм байна. Одоо ойлгоцсон. Гараа нь хорох хэрэгтэй юм байна. Сүгээр нь. Тэгвэл хуурай олонгод нөө ингээд яагаад гэдэм юм өвдөх гээд гэдэм юм. Энэ сүтэн. Энэ чи бас хөхмөх нь ялгаатай гэдэм юм хөөе. Яг ингээд эмхтэн шиг юм шүү дээ. Нөгөө сүг болчихлаараа нэг хөхнийх нь юу н жижигрээд мэдэгддэм юм байна барингууд. Тэр чи сая л мэдлээ. За уучлаарай өвдгсөн үү? Ер нь бол гар өвдөж шүү. Ер нь бол гар амар цоцож байна. Ивэдээ сүг болчихжин тий араас нь мэдэгдэж штэ бүр зөөдөр шалж байгаа. Яг нэг эмхтөөний хөхнийг шалж идэх тий. Яг тэр шиг болд юм штэ. Аргагүй л дээ мэдээж одоо яг хавар цагийн идэж уух маань сүүний маань одоо энэ гарцсан мэдээж бага байж тараа. Гар бүр яаж сарваж. За. Хөх юм тий дөлгөө. Бодгонд ихнээ таниад байна. Дөлгөө бод ер нь сайн саасан байна. Яг л гарцын юм. Тэр бол арай бага байна мэд. Тий харин тийм байд. сүү багтай байна. Тэгээ сайхан л шүү дээ тий. Монгол хүн байна да бас нэг тий. Гайгүй ах гэж. Гэтэ гадаах намайг бодох юм бол илүү бас морь малтай ойрхон байсан бахаа. Ялгаагүй юм чи тэгэл хоёулаа л адилхан хоттойсон. Тэгэл хаяад нэг хөдөө гарахтаа л морь ундаг байсан шүү дээ тий. Хүлгийн төвөргөнд хямраа сэргээж хүлгийн шанцаар зорсондоо хүрдэг учраас монгол хүн хүлэг хоёр салшгүй холбоотой. Сайн эрсийг шандас хүлэггүйгээр төсөөлшгүй. Өнөөдөр оролцогч Галбаяр Төвшинбаяр хоёр маань морин дэлдээр хямраа сэргээж нутгийн малчидтай нэг өдрийг өнгөрүүлэхээр болжээ. Энэ зуурт эмэгтэйчүүд маань юу хийж байгаа бол? За байж. Энийг хин гэдэг лээ. Нэргүү шүү. Нэргүү мүү? За нэргүү гээл нэрлээ. Нэргүү минь 50. За эхлээд одоо миний их багшаар бол хэн блэ? Хөслөн тодорсон. Хөслөн одоо надад зааж өгнө. Өхөрнүүдээ сайн байна уу? Бүгдээрээ ус. Сайхан. Хөдөө би бол амьдрч чадахгүй хаа яг нөгөө юу биш болохоор өсөөгүй болохоор тий. Дасаагүй өсөөгүй болохоор зүгээр яг тий морь ингээд ийм ухаантай өөрөө ингээд туугаа явчих. Агаар чи өөрөө хоол юм аа. Гэнэр морин дээр гарахаар ингээд ягаад ч юм гомгшил төрөөд нэг давчмаар санагддаг юм. Гэтэ давхиж чадахгүй айн. Тэгээ аргал төгөлөгчд ихт маань бас аргалтай болчих штеп. Энэ аргал биш вэ? Энэ хамаал үжигчлээ нэш. Арайч бас тийм ч юу бишээ, юм идэхгүй бишээ. За энэ бол аргал байна, сайхан хатцсан. Ингээд аваад жоохон бахт энэ аргалыг яадаг гэсэн юм аа. Хуула доороос нь тэр антидыг цоглуулж тоглодог байлаа. Энэ ямар салхитай юм бэ те? Манай ээж арангаа хаав Сүхбаатар гахгүй юу? Тэгээд тийм болохоор Багдад Сүхбаатарт их очдөг байсан. Арангад бол яг ингээ хөдөө очдөг байсан. За тэгэнгүүтлээ арангад эмээ маань ингээд 100 аргал явуулчихдаг байсан байхгүй юу? Тэгээд бид нэр өглөө басаал дөнгөж яг нэг өхөр баан гот баасан дээр очивол хаа болон дээр ингэж гიშгэж тоглодог байсан нөө. Амар гоё дулаахан. Одоо энэ чи юу вэ хаа? Энэ чи
Морины хомоо шиг харагдаад энэ юу вэ? Үгний бас юм уу? Энэ шалж байгаагүй ингээ бандага хатчих чи өөр харагдаад. Тэгвэл муу юм байна. За. Загалаа урд өмнө дил засчээ юу? Ёстой засч байгаагүй анх удаага. За дил засна гэдэг чи одоо хүний хүүхдийн цэвлэг үргээх лугаа адилаа гэж ойлгож тийм ээ. Ойлгож болно. Баруун гараараа. За. Морой жоохон дээш нь барьна. Идүүлэх шаардлагагүй. Ингээ сайхан дээш нь арих маягтай. Урдаасаа одоо энэ сэрвэ тийм ээ. Сэрвэний хэсэгт нь шанга Тэр зэрэг том авах уу? За энийг одоо хүүхэд унах мордыг бол эндэн сайхан сойлго гэж байгаа. Энийг үлдээж аавна. За нэг сайхан төөрөөтэй сойлго үлдээгээд нэг 2 хуруу 3 хуруу хэрэгтэй аваад доош нь 3 хурууноос намсгаа чихрүүгээ явна да. Иймэрхүү үлдээхэд болох уу? Болно. Ер нь иймэрхүү тий. 3 хуруу маягтай уусгаад чихрүүгээ дараад явна гэсэн үг шүү. Уусгаад чихрүүгээ дараад явна. Зоригтой дарна, ганц л дарна да, уул нь болдог. За. Тий. За, яг сайхан. Их бихшгэн маягтай ингээ нэг. Энэ бихшгэн за ингээ сайхан. Юу яхад бол жоохон хэцүү юм байна. Манай харахгүй байгаа, толон тарахгүй байгаа болохоор 50 зогсоод байгаа бах. Тэрнээс биш аль хэзээ дангарсан л. Чи болтоо. Тий. За энэ соёл үлдээхгүй энийг бүр аваад гой болгоно гэж болно хамаагүй. Яг чойлк болох тавих юм уу? Харин тэрийг л яамаар байна. авцсан дээр биш үү? Жоохон ороод. За тэгвэл Чүүч жоохон багсах чи тий. Чойлко жоохон багсах чи өгшөө төхөө. Манга царайлуудаа өвчөө шүү нэг шин. жоохон дахиад баг. Ингэж жоохон багс. Ингэж сайхан гараараа хавчиж байгаад яг гарынхаа дээгүүр авчих. Тэглэж байгаад нэг ингэж гараараа нэг за. Их модны л ахгуулж байна. Манай фермер маань дөөрхөн байна. Тэрэ байж байгаа. За тэгээ сайхан өөг нь халаас харж байгаад авч болно нат сайхан. Гооцоо. Сомлон дахиад хоёр талаас нь авчвал Тасаа бол өстой. Хөөрхөн байна, хөөрхөн. Харин наашаа та. Чичээс. их мод Ай. жоохон намхан байхад болох юм байна. Наад морч уул нөгөө морийн бүтцийг бодоод тарган юм байна. Тийм бай. Бас 70-тай морь гэж болно. Наач засахад арай хэлбэр бас арай дээр. Хүрээ. Үссайхан бол зүтсайхаа. Хүрээ. Орилж байгаа морой үргээ. Мундаг чадвар бай. Тий. За энэ хөр морь хагалбар дээр ихтэй онцлог нь ширүү манай. Тий. За энэ хөр морь маань нарийн хавтар мөглүүд ялмгүй зөөлөн дэлтэй. За манай нөр өөрийн хүсэлтээр энийг тавьсан. Чойлк тавьсан. Чойлкч болж байгаа энэ хөрхөн. Тэр одоо энэ дээр бол жоохон нэгэн морийг яасан, зөвлөгөө зүй авсан гэдэг галаагийнхыг одоо чойлкжуулсан гэдэг яач чи да. Цохооч. Цохооч. Хоёулаа төрүүлчихэд цохооч. Манай хоёр бол ерөнхийдөө ихэнхдээ бол ерөнхийдөө шүлтэй хоол их идсэн. Тийм учраас бас гоё яг шив шинхэн бүтээгдэхүүн авсан байгаа нь чинь шар буурцагтай будаатай ураг хийж өгье гэж бодсон байгаа. Бас жоох бод үе тий. Тэгээ гоё амтлагчтай гоё ингээд бас энэ хоёр чинь бас хуурга нэг хидээгүй байхгүй. Энэ хоёрыг бас ангаалгая л та тий. Материалтай ч юм шиг тий. Материалтай ч юм шиг. За ямар ч гэсэн манай хүн бол би болохоор тиймэрхүү юм бодсон маа. Манай хүн чинь бас хоолны тал дээр илүү их одоо нөгөө надаас яг дэшиг бол явчихдаг байхгүй нэг сайд бол явчихдаг байхгүй. Хоолны тал дээр хийж магадгүй. Шууд ерөнхий тоогооч бол явчихдаг байхгүй. Гинт маневр хийж магадгүй зүгээр бодоол байд. Тэгээ бид нэр бас хоолны менюнд бас сая ярилцаад жоохон өөрчлөлт гаргачлаа. Дайлвал дайсан шиг дайлъя гэд 1-2 дугаар хоол хийх болчихлоо. Алаа хийсэн үү? Тэгээ дөлгөөнөө маань хариуцсан би бэлтгэгч тоогоочоор явж байна. Тий одоо ингээд 1-р хоол нь гамбиртай. 2-р хоол нь сайхан хуурга.
Тий, ингээ сайхан сэтгэл гаргаад дайлуул дайсан шиг. Өндөө нэг тал ууйч. 5 цулын гомд тоорго. Хоол маань бол шар буурцхны махтай, за будаатай, тэгээд саримстай, шарсан төмстэй, төмсөө жигэнсэн, тэгээд араас нь төмсөө шарсан байгаа. Тэгээд юу яа шүү? Төмсөө энэ бэлдсэн соусонд дүрээд төмсөө идээрээ. За сайхан одлоорой. За баярлалаа. Янзтай. Дуу сонсороо. Тийм ээ. Манай хоёр бас үнэхээр гоё кайфтай идчихин. Тэгэхээр бас их гоё байгаад байна шүү дээ, тий. Манай хоёр ч гэсэн бас гоё хоол хийж өгөх бах. Мэдээж бид нар чинь ингээд бие биендээ зориулж хийж байгаа учраас сэтгэлээ гаргаад ер нь сэтгэл гаргасан хоол ухаан амттай байдаг, тий. Ер нь бол ямар хоол идэх дуртай вэ гэж хүмүүс их асуудаг л да. Би бол амттай хийсэн хоолыг идэх дуртай гэж хариулдаг байхгүй. Ямар ч хоолыг амттай хийхэд амттай гоё байдаг, тий. Тэрнээс биш цовын идэх дуртай гээл гурилтаа зурдаа дэвэл утгагүй шүү дээ. Үгүй чи тэгээ намайг авч яалаа ичээ. Йоо, яла. Нэрээ тий. Би чи ерөөсөө цовын идэх. Нэрээ. Өөрөө ч гэсэн айгүй цовын их дуртай хүн шүү дээ. Тэгээ очиж цовын гин яриа. Нөгөө ирчүүдийн хувьд цовын чи өөрөө нөгөө нэг брэнд хоол шүү дээ, тий. Амны уншлаг. Тий, амны уншлаг хоол шүү дээ, тий. Хамгийн дөрөв гоё хийдэг. Манай хүн болоод цовын бол өстой гоё хийдэг. Тэгээ ямар сэндэ эсвэл бол эмээ ээж идэр тэгсэн юм шиг байгаа те. Эр хүнийг ер нь цовингаар тэгээ сайн хийгээ сурцсан. Бац гэдэг. Гоё явж. Бүү яг бүр төлгөөнө бүр. Би бүр Тавгаад одоох нь хол юм байна. Өстой гоё гоё. Амар гоё явжээ. Тийм ээ. За бүр ингээд буурчны мах амар амттай шатсан байна. Жог зан буурчны махтай хоол идмээр байна. Шош хусгаажаад явчихлаа. Хадмын тавьцаа тавьцаа. Ямар гоё юм бэ? Хөө тийм үү тий. Стафа хаална. Нэг хоёр дахь хоол байж та манай. Тий. Тасархаа. За та хоёрт өстөх баярлалаа. Ямар гоё шүү дээ. Бүр нэг тийм хоол их гээд аяга харахаас үдсээ. Тэгээд нөгөө зочдод байлах дээрээ гоё өснээрээ хоол хийлээ. Тэгтээ бас нөгөө бодоодсэн чинь нэрээ нухсан төмөс, шарсан төмөс гэж гоё гоё юмнууд бас хажуугаар нь хийгээл ч юм уу. Төмсөөр төмсний салат хийж болох байсан юм. Төмс чанаад. Тийм бай. Тэгээд тэрүүнийгээ сая хажуу яг айлын нөгөө төмс шарсан төмсийг идэж байхдаа гинт бодоод тэгдэг байжтэй тэгвэл амттай болох юм байна гэд. Тэгтээ хаан бацнараа төлөвснөрөө хийсэн. Тэгээ ер нь бол иймэрхүү тэмцээнүүдийг өдөр болгон хийгээд бол гоё юм шүү те. Бие биендээ гоё зориулж хоол хийж өгдөг. Хосууд маань бүгд л уран бүтээлч хүмүүс. Тиймээс үзэгч тань зориулан бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Монгол киноны хэсэг сонгон авч орчин үеийн үг хэллэгээр тухайн агшинд дуу оруулахар боллоо. Гэхдээ энэ даалгавар тэмцээн уралдаан биш учраас хэрхэн орчин үед нийцүүлэн хошин сонирхолтой байдлаар дуу оруулахыг мэрэгэн үзэгч та шүүн тунгаан үзье. Би чамд гоё дуудуулж өгнө. Нэг хөөхтийн гоё дуу байт юм аа. Тэрнийг утахгүй дуулж өгнө. Эхлээд энийг аваад хар кофегаар дайлнаа. Baby shark, do 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 do, baby shark, do 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 do, baby shark, do do do. Энэ арчин их хөөхтүүдийн дуу байгаамаа. За мэ та хар кофе юу? Яасан бэ энэ үнэхээр амттай хар кофе? Үгүй. Яасан та дургүй мүү? Би Сүүтэй кофе дуртай. Сүүтэй кофе дуртай.
Үгүй би хөхөл биш шүү дээ. Үгүй. Би сүйтэл кофе ууна. Хөхсүүгүй. Үгүй энд чи хөхнөөсөө сүү гаргаад тэгээ миний ам руу кофентай хамт өгөх юм байна. Бэжи. Атаахан очрыг надад атах юм. Оо. Апа ингээд зүрхтгүй жах. Оо ингэж нэг сүнстэй кофе уух. Би бас нөгөө нэг яг одоо нөгөө мэрэгжлийн жүжигчин энэ биш учраас ингэж анх удаа ингэж яаж байгаа байхгүй. Влог дээр нэг ингэж яаж үзчихсэн тэгээ зүгээр төвшөж амар хэцүү юм байна. Бидний сэтгэлд хоногчсон түүхэн уран бүтээлээ бид шүүмжлэх гээгүй үзэгч та ойлгоно үзье. Идээгүй. Хоёулаа өсөж шоунд орж байж ганцаараа идэх гинэч. Бац. Юу нууж идэх байгаа юм? Ата таван тэнгэр минь. Юу ч идээгүйгээд хад чинь. Эцсэн 21 шоу бол өсдөг шоу. Гэхдээ хоёулаа хамтдаа өсөх ёстой. Хүй. Яах гээд байгаа юм бэ? Юу вэ? Би чамаг итгэх. Чамаг итэн. Сэтгэл бол бас сонд байлаа. Угаасаа тоглог таймер киног бол одоо бүр ерөөсө баг текст болгоныг баг цээжээр шахах мэднэ. Тэ агуу кино. Тэгээд яг зүгээр гинтэл нөгөө анхны сэтгэл хамгийн чухал байдаг шүү дээ тий. Тэгэхээр шууд яг энэ хэсгийг сонгож аваад анхны сэтгэл бол надад бол яач байхгүй тэгэж орж ирсэн. Тэгээд хандаа хэлсэн энэ маань шүрсэн. Тэгээд яг ингэж л хийлээ. Тэгээд анхны сэтгэлээрээ л хандлаа.